Yama, Combreta, move it, go. Aksa utsule tastemörül, Breta, go. Hey, Mr. D. Hey, what's happening, man? Breta. Yeah. Welcome to What the Town. Yeah, Bobby Gang, yeah. Have a good weekend, or just a welcome. Welcome to the food to the welcome. Astaka kunse toast for the welcome. So back here to the tung. Ачагаар дөрөнгөр машаан муу ачагаар дөрөн хөрөө тамшаа байжгаад хүрэн хүнийг амтаан байсыг тамбан унал хам Bobby Gang, yeah. What the Town, yeah. Homie, kaki, hams, das, yeah. За сайн байцгаана уу? Зон олон минь сайхан надаж байлуу. Засчны замнал наадмын дугаарт гарч ийн. Тэгээд өнөөдөр 11-ний өглөөний 6 цаг 35 минут болсон байна. Хэд хэдэн газараар орох төлөвлөгөөтэй явж шүү. Ямар ч тач наадмын гоё нуртын амттай дуулаад гэр бүлийн үнтэйгээ найз нартайгаа баруун тишээ Тамирын гол орохоор явж байна. За тэгээд Тамирын гол дээр очиод ямар ах нь харъя. Дараа нь бас яах нь харъя. Ямар ч гэсэн 3-4 хоног явчих гэсэн бодолтойгоор явж байна. За тэгэхээр богийн мань бол байхгүй байгаа. Богийн мань Дорнод аймагт Буур нуур дээр наадмалж байгаа. За тэгээд үүгээр ингээд наадмын дугаар эхэлж байна. За тэгээд ивент итгэгч Савар хуран амтлагчны Монгол брэнд 2006 оноос өдийг хүртэл хуран амтлагчаар зах зээлд нийлүүлж байгаа ийм компани байгаа. Та бүхэн хоол хүнсэнтэй Савар хуран амтлагчийг хэрэглээд үзээрэй гэж хэлье. За мөн 2 дугаарт Holly брэнд маань байгаа. Гүн хөлдөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Holly брэнд. За тэгээд өвлийн дугаарууд дээр ер нь хооллынхаа хоолуудыг төрөл төрлөөр нийцсэн. Өнөөдөр ч гэсэн 5 төрлийн бүтээгдэхүүнийг аваа явж байна. Сайхан очиод идэж өгөндөө гэж бодоод явж байна да. Сонноос шинэхүү үйлдвэрээ барьсан байлээ. Тэгэхээр өшөө олон нэр төрөл нэмэгдэх юм шиг мэдээлэл надад өгсөн шүү. Би төрүүлээд хэлчихгүй яач. За яах. Нэмэгдэх нь тодорхой юм чинь. Төрүүлээд хэлчихье. За ингээд Holly брэндтэй баярлалаа. За тэгээд мөн лайк, share, subscribe дардаг бүх үзэгчдэд баярлалаа. Үзэн сонирхдаг та бүгдэд наадмын өдрийн мэнд хүргье. За тэгээд манайхан сайхан наадаарай. Бүгдээрээ л ер нь хотоос гарч ах шиг байлаа. Өчигдөр их төвчөөтэй ах шиг болохоор шүн хугаслаад гарсан чинь нэг ялгаа алга бас л бужигнсан төгжрээ байна. Шинэ ураг авсан, ургаа угуулсан гэд үзэгчээс маань ураг бэлгэлсэн байгаа. За мөн Авандра дэлгүүрээс бас ураг авсан шүү. Тэгэхээр 2 урагтай яваа. Тэр хоёроо гоё туршиж үзнэ хэдүүлээ. Тэгэд ямар гэдэг харьцаа нь ямар гол хэрэг дээр очичоод угсрахтаа та бүгд танилцуулъя. За үүгээр ингээд загсчны замнал наадмын дугаар эхэлж байна. Сайхан наадцгаая. Moments later. Огиго оронд авсан жолооч маань цорглаач маань. Хунтаа. Эслэхгүй. Тэгэхээр одоо бүгдээрээ дараагийн дүрс рүү шууд үсэрцгээе. Мөрөн чадахгүй. Машин чадна. Шимэр. Мөр чадахгүй. Чи чадах уу? Чадна. Үгүй чи миний үзэг дээр миний зүг хэлэхгүй. Чи ятн бороо. Чамэ бяхар дорман сууч. Үрхөдөр таашаал таман сууч. Хүлцэн гутомот намсун. Димикийн бэлэг чөрөн байсан. More moments later. Тамирын гол дээр ирсэн. Ямар их ялаатай бэ те. Дэмжлээд нислээ. Йоо, тэгтээ нэг хазаад байгаа юм бол гайгүй л ах шиг байна. Тэг ямар ч байсан одоо сайхан отгойлох гэж байна. Одоо сайхан сүйдрүүч асар майхан бүх юмдээ барьж төггөлжөөд загсчлаа та. Ganja fama. Oh yo ganja. Demire hey. Зуус
Туслан дагари найдадададад. Наа чи хаашаа хараад байгаа. Муу зураглаач шүү. Боогийгоо л их санаж ин да. Харин гоё бичлээ. Намайг гоё гаргах хэрэгтэй байхгүй юу? Ойлгосон ба. Замар reggae дуяван хамжа тамадава ига тусава инда саруч байна радио шоу. Отголчлоо. Өмнөх ажлаасаа халагдсан зураглаач маань байхдаа ингээд отголж байгаа процессыг бичдэг байсан байхгүй юу? Тэгсэн чинь шинээр ажилдаа авсан чинь отголж байгаа процесс ерөөсөө бичсэнгүй. Энэ тэгээд чи ийм юм бичээчтэй ингээштэй тэгээштэй гэхэлэр өөдөөс ингээд цор гэдэг энэ яг жинзий байна. Би яг тэгээ бодчихлоо. Тэгээ өөрөө сая ингээд хамаг юм ухсраад амьсгаадаад эргээ хараа камер бичсэн үү гэсэн чинь нөө гинэ. Яа тэгээд бууж өгсөн. Тэгээ одоо өөрөө бичиж байна. Зураглаач бууз. За тэгээд одоо камерын гол дээр шидэж үзье гээд. Ийм уур авсан. Өөртөө маягийн. Надад санал болгоод хорхоо хөдөлгөөд. Би уг нь бэлгэнд уур авцсан байхгүй юу? Стафтай. Тэгсэн чинь энийг надад ингээд санал болгоод хорхоо хөдөлгөөд би тэгээд энийг аваа хийсэн. Өнгөрс зээлц. За одоо тэгээд эндээ өгсөе. Одоохондоо өөр дамар авч амжаагүй байгаа учраас түр нөгөө хуурсан урганыхаа дамрыг хийж одоо ингээд огсраад. Тэгээд гол маань ерөнхийдөө нэлээд ширээ урсгалтай байна. Тэгээд дээшээ доошоо жоохон явхаар байна. Тэгэхээр эхлээд жоохон нибдэд үзье гэж бодож байна. Зураглаач буудад энэ дүүргийг хариуцуулна. Одоо яах юм би тэгээд голын ирэг дээр камера тавиад рек дарж буцаж ус руу гүйж ороод нөгөө ганцаараа влогер гэдэг нэг рилүүд яваад идэв штэ. Камера тавьснаа буцаж амар гүйж уснаа. Нэг 50 алхаж малхаа. Тэр шиг юм болох юм байна. За тэгээд загсчлаар уулзцгаая. Камерын нэтээ хийсэн юм. Шинэ урганы хийсэн. Шинэ ургаа мэласа. Шинэ ургаа энэ 40-тэй. Линакар болон энэ баг 30-тэй. Хадран. Яа яата. Энэ амар хүчтэй. Сая стан дээр зөндөө үзлээ шүү дээ. За ингэж мэлалаа да. За болно да тий. Сайхан байлаа. За ингээд тамир их маань ийм зэвэг ийм хатраа хоёр өгсөө. Дөнгө сая цэвэрлж дуслаа. Одоо ингээд их нэртэй бол найзуудаа шаарч игээд бай тээ. Тэгээд сайхан наатаараа супер. The next day. Chilling in zuge running in nuge am chimin hurten tasha lavanen am chimin hurten tasha lavanen har chile songo tabi lambishke ani tasen Super. Super. Дават гарн ninja бүхний гүлэн бисаад бүхний гүйсгэн хаа дэвтэрнээс нь надад заавал хийцүүлбэ заавал би хийнэ саад бүхний чинэ тагноосон байна гартай зүдигээ болсон байна зүдигээ болсон байна зүдигээ болсон байна зүдигээ харамсан цаг би тагноосон байна хайпэс нэтэй чавын наттай Ямар юм хөдөлгөөн тийм би. Танаас ирэхгүй би очиж чадахгүй байна. Ой. Ийм том хаа. Яа. Супер. Өчигдөр бол ерөнхийдөө найз нартайгаа буу халаад хоёр загас бариад тэгээд ер нь бариагүй. Энэ амар ширүү урсгалтай байна. Ялаа явал яах вэ гэж бодож байна. Сайн нэг хадран барьлаа. Өглөө шүл ууйдаа гэж бодоод саяны хадранг бол авчлаа. Одоо баригдвал тавина. Саяных бол том хадран байна. Тэг их бяртай. Би л зэвгээс илүү хадран амар бяртай байна гэж бодлоо. Би амар зодтолтой байхгүй. Эхнэртэй болохоор спиннинг багсаад өгсөн байгаа. Эхлээд халбаг шидэс сураг. Сая би гэхдээ яг ингээд юм нь чулуунд гацчлаа да авъя да гэж бодож ирсэн. Орж авъя да гэж. Тэгсэн чинь загас байж таардаг. Амар хүчтэй л юм. Аргагүй да энэ одоо амар ширүү урсгалтай байхгүй. Энэ амар харьгаа. Тэгэд энэ
ийм усан тогтож үлдэж тэмцдэг гэхээр мэдээж бяртай загснууд байдаг бах тийм үү. За анзаараад байхад ийм харгаан дээр бол айгүй хадраа айгүй их гарч ирэх. Тэгээ драйд бол одоо энэ гоё л байхаар байна. Яг тэр хэсэг рүү харгааны наашаага тэр харгаанаас наашаага ингээ гүнзгийж байгаа хэсэг драйд бол гоё л байхаар байна. Жохон нэмтэж байгаа тэгээд драйд гэж магадгүй. Нэлээд ширүү урсгалтай. Энэ гоё тогтун газар тийшээгээ жоохон байж явна. Энд бас дахиад нэг үзэлт яг болдим уу гэсэн чинь саяны хадран гараад ирлээ. Ланзар амт биш оо. Сая бол дээд юунд маань орсон байсан. Нимпэд маань орсон байсан. Тэр нимп болохоор миний нөгөө өөрөө ороодог байсан шүү дээ. Тэр нимп байгаа. Доороо бол харыг хийсэн. Хар улаан сүлдтэй хар нимп хийсэн. Хар тэгээд хаач ажиллах юм а тий. Амар цангаад ах юм. Хахан болоо тэгээд энэ үү. Хайр наач гүнзгий штэ. Хөөе гүнзгий яах гээд байгаа юм. Манай өгөөш тацаачаад өдөөтэй амтж улс руу орж хүн айллаа. Оо айгуу ширүү урсгалтай юм. Жохон дээшлэх үү. Хайла дээшлэх үү хайртаа. За. Алдцсан. Яг шидэл байж тартаа. Яа гаргаж ирж үзүүлээ да гэсэн чинь. Яг тэр нэг харгаан дээр унгаагаал татхад авч шít. Яа. Гой алдлаа да. Хайр бай шүү, байна. Орж болохгүй шүү. Наадтай амар гүнзгий шүү. За ёо. Яг нэг цэнхэрдээд хөхрөөд. За, манай ихнэр 38-тай зэвг байлаа. Тэгэл ээж манай хүн болохоор спиннингийн медиум уургаар, телескоп уургаар нэгдтэй шар халбаг байсан баха. Халбаар барьсан. За тэгээ тиймэрхүү л байна да. Өнөөдөр бүх барилдаж байгаа юу болж байгааг бөө мэд бүх мөх марттлаа л явж байна. Тэгээ өнөөдөртөө бол ингээд ерөөхдөө эндээ ихнэр битээр хончоод маргааш өгийн орноо. Өгийн дээр очиж завээ тестэлж үзье гэж бодоод байна шүү. Завтай гараад сурхаанд сууж үзье гэсэн санаа бол байна. Одоо 5 цаг болсон байна. Одоо нэг 6-7 хүртэл шидэж агаад тэгээд ерөөхдөө амарна. Ийм байна. Голыг та нарт харууллаа яалаа. Энэ нилээ юм ширүү урсгалтай. Тэгээд яг ширүү урсгалаас нааша тогтож байгаа нэг гүнзгий нэг юм аквариум юу гэдвэл аквариум үүсцэнд нь шидэж байна одоогоор. Эхнэр болохоор энэ ширүү урсгалын цаана шидээд наашаага тэр аквариум руу татаж тоглуулаад сууж гэсэн үг. Тэгж барьж гин гэсэн үг. Дээшээгээ амрагч нар бас байна. Тэгэхээр их дээшээгээ явсангүй. Эндэр бас амрагч нар байна. За тэгээд супер байна да. Хүнээс илүү зүйл байхгүй юу? Иймэрхүү юм бол одоо нэг гой кофе уучих гэж. Бүхэн зам таахгүй юу? Гэтүүлээ суухаас цаахнааргүй. Яг энд одоо ингээд тойргоор тэр дээрээс харгаа орж ирээд энэ нэг жоохон тогтун хэсэг болж байгаа байхгүй. Тэгэл яг энд нь л шидэж ин да. Нимпер яаж хол явуулдаг гэтрийг бол сайн мэдгүй. Тэгэл урдаа шахуул ингээл мэдрээл. За миний нуурга маань болохоор Reddington Butter Stick гэд энд надад санал болгоод тайлбарлаж байгаа хооронд нэг загас ирээд өнгөчл 7.6 4-тэй юм болов. 7 фит 6 инчийн урга тэгээд 4-тэй. Миний дамар томдоод байгаа юм шүү. 3-тай 4-тэй гэдэг дамар хийвэл их зүгээр юм байна. Энэ балансанд дарахгүй нөгөө cross water гэдэг нөгөө урганы маань дамар байгаа. Тэгэхээр нөгөө жоохон хойно хүндтэй гарыг жоохон цуцаад маягтай юм байна. Манайхан тэгээд баланс тааруулна гэж юм байд юм байлээ. Одоо яг энэ бариулны энэ хамгийн урд үзүүр дээрээс ингээд тогтоход одоо энэ тогтохгүй хойшоо налаад байгааз ингэж энэ яг юм тэнцүү байх хэвээр. Тэгэхээр миний уурга маань бишээ. Дамар маань хүндтэй дэрнэ гэсэн үг. Тэр би эндээ таарсан дамар юу н аавна. Нимпний стап босгоч дөө энэ. Надад тэгээд нөгөө бэлгэнд ирсэн. За ярьжсэн чинь барай ийсэн. За энэ бол өстой мангар амтан байна да. Бас хөрхөн л амтан байна да. За нэг хөөрхөн зэвг баярлаа. Би энэ сечокл сурах гэж хичээж байгаа. За ингээд 30 орчимтой зэвг барьлаа. Гоё байна шүү. Ер нь бас бариад байна шүү. Намар ер нь нөгөө тэмцээнд оролцоод үзье гэж бодож байгаа нөгөө ганцаарчлсан төрлөөр боги гэдэг коучтойгоо тэгээд тэмцээнд орох гэж үзээд байгаа болохоор энэ зундаа би жоохон сечоклог бэлтгэл тэр хий гэж бодоод байгаа юм. Өө чи буруу тийш гараад байна. За яваа. Үе. За.
За яа. Тэгээд сичокны бэлтгэл хийгээд энэ аягаа жижигхэн сичок авсан. Өмнөг нөө цэгэр сичок маань амар урт юм худагтай байсан. Том юм загсны сичок. Тэгэхээр нөө загас оруулчаад авахд аягүй хэцүү. Гараа ингээд дэгэмэгийг салахад аягүй хэцүү байсан. Тэгээд ийм гоо жижигхэн сичоктой болсон. Энэ өстө амар байна. Тэгээд энэ өөрөө юм сундаг юутэй. Тэгээд ардаа шууд бүчэндээ зүгтсэн гэсэн үг. Тэгээд шууд ингээд татаал гар үрж байгааз тэгээд сичоклол буцаагаад яхад амар юм байна. Тэгээд нуруунд ингээд хөнгөө учраас нэг тийм тэр ба. За нөгөө загас маань шоу маань ирж ийн авах үед яана энийг бичхийсаа нөгөө авцсан хоёр загсны маань дээгүр эргэлдээд байна да нэг. Хайр хараарай. Харин тийм ээ. Өгчээсөө. Миний энэ өнгө тэгээ гайгүй хөрхи ажиллаад байх шиг байна. Тэгэхээр би нэг сольчих гэсэн бодлоо. Одоо нар буугаад эхэлж байгаа 5:20. Одоо л янзын болно доо. Манай хүн нэг загас барьцсан чинь түрүү дахиад нэг алдсан. Амтчихсан. Йоо ингээл байгаал хэд юм уусандаа гинэ. Байгаал хэдэн ш таарта. Өөдөө нийтгүүл ингээл зогсон дөө. Би драйдах гэстэй жоохон залхуул хүрээд байна. Яг бол одоо энэ айхтар том харгааны доор шид чинь яг гой нэг тогтойсыг олчоод энийгээл балавж ин да. Дахиад барьцсан. Сая гэхдээ би өөрөө мэдээгүй шүү дээ, мэдрэгдээгүй шүү дээ. Ямар сони. Зэвг байх шиг байна. Ууртай юм байна. Хадран байна. Үсрээд алдчихлаа. Яа, бягтай хадран байна шүү. Сая үсрээд алдчихлаа шүү дээ ёо. Уснаасаа дээшээгээ загсаа гаргах юм дэм юм байлээ. Үсрэгэж. Тэгэхээр өгөөж тасрах гэтэр асуудал үүсэх юм байлээ. Ягаад гэвэл нөгөө юу маань уснасаа дээш гарахлаар хүнд болоод усандаа байхад бол ер нь загсыг ингээд цуцааж болоод байгаа байхгүй. Нэг барих гэж яах хэрэггүй юм бэлээ. Гаргаж ирэх гэж яах хэрэггүй юм бэлээ. Зүгээр усанд нь яг суллахгүй ингээл ээж сэртэнгүүд игээ байгаа шүү дээ. Суллах юм бол молтор чинь сая уснаас гарч ирээд ингээд өсөрцөн чинь молторчих шиг боллоо. Уснаас айлуулах гаргахгүй усанд нь цуцаагаад тэгэл барих юм шиг байгаа юм да. Миний ойлгож байгаагаар бол саяных бол хадран байсан. Сэрвэн их гоё харагдчихэв. Сая уснаас бас л туршлахгүй л биш үү те. Сая би мдээгүй шүү дээ. Яг зүгээр дэгэн шиг татах гэсэн чинь миний энэ уурга маань арай жоохон бүдүү юм болоо. Драйн янзын уурга юм болоо. За барьцсан. Алдцсан. Дахиад алдчихлаа. Манайхан гол усаа харуулаа гэдэг те. Одоо тэрийг айгүй анхаарч үзнэ. Тэгээд би одоо энэ дээр нэг юм акшн гэдэг нөгөө зүүчдэг камер авах гэдэг байна. Тэгэх юм бол яг гоё барих мөчтэй гоё харагдах байхаа. Тэгж бодоод байгаа шүү. Season 2-ын талаар мэдээлэл өгөхөд би одоо нөгөө нэг юм хагалгаанд орох гэж байгаа учраас Season 2-оо нөгөө уртын аялал хийж явах гэдэг болохоор Season 2 гэж нэрлэхгүй одоо явалтуудаа ингээд нөгөө наадмын дугаар үржүүлгийн дугаар гэж хийгээд байгаа шүү. Season 2-д болохоор ингээд нэг явахдаа нэг 10-аас 10 20 хоног ч юм уу яваад олон дугаар хийгээд ирье гэсэн санаа байгаа. Тэгэхээр тэрийгээ яг season 2 гэж нэрлэх гээд байгаа. Ерөнхийдөө Баруун аймгаас эхлээд хойгоороо тойроод зүүн аймагтаа дуусахад намар болчихно. Тэгээ хамгийн сүүл талхгол бөөр хоёр дээр очиж дуусгая. Хаалтай яа гэсэн бодолтой байгаа. Тийм учраас манайхан season 2 яваа гэдгийг жоохон хүлээцнээрээ. Би нэг хаалганд орох болсон байгаа шүү. Тэрэндээ орж чадахгүй. Сая наадмын өмнө орчих гэсэн чинь дүүрчиж. Тэгээд хаалганд орчоод шарх мархан жоохон англиар хөнгө агалгаа санаа зовлтгүй. Тамир маань айгүй ширүү урсгалтай бол болгоомжтой байхгүй. Манайхан гол уснаас ер нь бол болгоомжтой. Гол усаа сайхан харилж хөндлөж эргэн тойрны байгаль орчноо ч гэсэн сайхан цэвэрхэн байлгаж те сүсгэлж аялж байгаарэ. Тэгвэл бидэндээ ингээд өгөх юм өгнө шүү дээ. Гол маань. Гой. Баг юм уу золиг тулмал барьсан юм биш үү да. Халах гол орсон. Гинт ер нь хармын сэтгэл төрөө явчих чинь. Нилээн үүлтэй болж өнөө орой бороо орох юм болоо. Чулуу барьцаар да. Чулуу барьцаа. Би ингээд дахиад чулуу барьчлаа шүү дээ. Энэ хардаа чулуу барьцаа. Чулуу барьцаар да. За ингээд амьдралдаа хоёр тудаага. Нэг нь өвөл, нэг нь 100. Чулуу барьж үзлээ. Юм үдчихэж дээ гэдэг шиг те. Энэ ч уг нь яг л гой газар ирсэн байна да. Хайж яаж хаад яг л оллоо. Яг л нэг юм ингээд тэр харгаанаас орж ирээд тэгээд тэр цаагуур ширүү урсгал нь байгаа. Тэгээд энд гүйхэн байна. Энэ хоёрын голоор нэг юм коридор явж байгаа байхгүй. Тогтуун тэгээд юм ном ногоо юу ч харагдахгүй. Аюу тонглог гэсэн юм шээ. Аюу гүнзгий гэсэн. Энэ коридороос л ер нь шүрдэд байна гэсэн үг шүү дээ. Манай боогич спиннинг дээр нь монстр болоод шүү. Боог спиннингийн соло тэмцээнд сойх үйдүүлээ гэхгүй. Ной. Залгич нь хоцорж гинүү да. Сайхан ангав шүү. Ер нь Монгол ор маань тэгээд
янзын сайхан юм да тий. Одоо ингээ гол усаар яваад байсан чи говь руу явж үзмээр санагдаад байгаа шүү дээ. Говийн худагт тэгээ шидэх үед үлээ. Худгийн мэлхий барих уу? Зарим голууд одоо энэ нөгөө загас барих хориотой газрууд дээр байдаг. Тэд нар ямар учиртай юм бэ гэсэн чинь нэр ийм байлаа шүү. Нөөцийн судалгаа гэж юм уу тухайн орон нутгийн хийхстэй байт юм байна. Тэгээ нөөцөө тодорхойлоод агнуурын бүс гаргаж өгд юм байна. Манайхан бас аймагуд маань бас тэрийг анхаарад хийгээд өгвөл нөгөө зөвшөөрөгдсөн газар нь л загасчлан тий. Тэгэхээр нөгөө төлбөр мөнгөө найдвартай авч чадна. Болон тэнд нөгөө зөвшөөрөгдсөн бүсд нь нэг хогийн том цэг 0-ийн асуудлыг шийдэж итэр өгөөд ингээд хаана уялдаатай байвал их одоо энэ байгаль орчин бохирдуулах тал дээр бол айгүй юу ээж магадгүй санагдаад байна ш надаа. Тэгэхээр нөгөө нэг гол усны нөөцөө тодорхойлох, нуурыг бол тодорхойлох амархан гэсэн. Гол ч нөө хэдэн мянган километр ингээд хэдэн зуун километр ингээд үргэлжлээд явчихж байгаа болохоор тухайн бүс нутагтаа тэрийг тодорхойлох хэцүү байд юм гинэ. Чухам яаж тодорхойлт юм бол нөөцийг. Манайхаа ингээд уг нь бүх голоо нөөцийг тодорхойлоод ховортой нь хориод ихтэйд нь зөвшөөрлийг өгөөд нэг агнуурын бүс гэж гол нь байд юм билээ тэ тухайн гол дээр. Тэгэхээр энэс энэ хэсэгт нь бол загасчилж болноо гэд хэсэгчлэн хориод өгтөөгоо тэр яг юу яачвал анхаарчвал уг нь аялалд их нэмэр болон эргээд эдийн засагтай бид нар ч бас төлбөр мөнгө өгч чинь яг хөтэ тэгэл 0-0 ашигласны том нэг зогсоолтой тэгэл тэнд нь камплах газрын заагаад өгчдөг ч гэдэг юм уу. Тэгээ тэнд нь хүн ажилуулад тийм биз дээ. Тэгээ хог богоо хайцсан бааш хийсээ жорлондоо баач хийчин тэгээд нэг машины төлбөргээд өгөөд иж болно шүү дээ жишээ нь. Нэг машиныг хидч үдий 50 мянга ч юм уу 100 мянга ч юм уу. Ер нь л загасчлахаар явж байгаа хүмүүс бол хол зорж явж байгаа хүмүүс бол тиймэрхүү төрлийн таксууд дээр бол хотоохгүй байх гэж би бодож байна. Яг үлдтэй дэргүй тэрнээс их зардал гарч байгаа учраас тийм ээ. Тэр зэрэг юм өгч. Яасан ядарсан уу? Залхуу өрсөн үү? Сонсдоггүй. Сонсогдохгүй л ярьта. Тэгээд нэг эдийн засгийн эргэлтэнд гол усаа оруулаад тэгээд тэр чинь гол нь тэгжиж нөгөө хяналт тогтоож цэвэрхэн байх те бид нар ч одоо хог мого хаа мого хаяхгүй аваад явдаг байх. Нэг тийм нэг цэвэрхэн байглаа нэг гоё байлгачихл талдаа л бодоод байна л. Тэгэхээр нөгөө нэг тал талын оролцоо хэрэгтэй юм шиг санагдаад байна. Мэдээж нөгөө аялагч нар маань бас соёлтой аялах хэрэгтэй байна. За тэгээд юу маань ч гэсэн бас тодорхой хэмжээнд тийм ээ зохистой аяллыг зөвшөөрж одоо дэмжиж болон төлбөр мөнгө авч тийм шүү дээ. Тодорхой хэмжээний орон нутагт нь одоо төлбөр орж ивэл сайн шүү дээ тийм ээ. Тэрнгээр нэргээд байгалаа хамгаалах юмудаа хийж идэг тийм ээ. Надаас нэрээ асууад ирсэн шүү дээ. Энэ хавчдаг полярайзыг хаанаас авсан бэ гэд. Энэ Монголд мэдгүй байгаа байхгүй мэдгүй шүү. Би нөгөө Польшд явж байхдаа загсны дэлгүүрээс олж авсан шүү. Ялаанууд бол усан дээр унж энд үсрэгээ бол ажиллахаар л юм байна да тий. Үсрэгээ dry. Итгэлгүй зоочлоо. Бөөр нь харагдаал өнгөрлөө. Одоо яа алдаад байна. Овоо татаалсан чи яагаад гэсэн нүлийн болчихв. Өөшөө солих хэрэгтэй болов. Цэцлгүүр өгөх юм. Угаасаа л ажиллаад байгаа юм. Уран загас авсан болоо. Газар асуугаад байсан шүү манайхан нэрээ. Би ингээд хүмүүсийн мэддэг голуудыг бол яг хоо ингээд тэнд очлоо. Тэнд байсан. За би очиж загсыг гаргаж ирээд. За тэгээ ухраад явъя. Хадран барьжээ. Хадран. Усны гүнж гэдэг чинь загсыг. За энийг 50. Айгу бэртэ загс. Жижиг юм гэж. За ой байтал та. Энэ нийтлэхэн дээр сэргэн загсан дээр ямар хоёр юм бэ? Хэн тийм ууц. Элирэгч би, цагэ зэр хийлэгч би, бидний дундаа хэмнэлэв биш нэгэн хэн хэглэгч би, хэвэн гимбэ. За нөгөө зэрлэг яриад байсан зэрлэг сонгоно олсон. Манай хүн зааж өгсөн. Энэ гинэ харж байна уу? Энэ яг мөн үү харьтаа? Чи зүгээр л худлаа сонгон шиг харагдан гот нь. Үгүй юу те? Яг үү те? Тийм биш яг сонгон шиг харагдчих. Яг сонгон. Яг сонгон. За зэрлэг сонгоно гэж юм байдаг юм шүү. Амар гоё. Март. Аваа. Янз идэд юм байна. Яг л сонгоно шүү. Өнөр нь бол яг байна. Гэвчүүлсэн бүхэн зам тааргүй юу. Гэтүүлээ суухаас залхнааргүй ээ.
next morning. За өглөөний мэд бороо хараад байна. Бороо шивэрж байна. Борооноор цаас өргөдөг үгүй. Ганц хоёр тестэлчихэд явлаа. Ер нь шууд хөдлөлөө. Шивэрлээ, зүсэрчлээ бороо. Одоо 9:30 болж байна. За ямар тааш тэгээд дөрөв анх хадран барьсан газар дээр нэг дахиад ганц нэг хоёр нэм пөвүүлээд үзье, урсгаад үзье. Тэгээд бүтэхгүй бол явъя идэхгүй байр та. Дахиад ономоор байна уу? Үгүй шүү дээ. Одоо болно шүү дээ. За. Тэгээд жоохон шидэтгэе заяа. Ачаасан бэ. Гэрт орж ирэхэд гэрги илгээ. Аз жаргал дээ. Нар жаргах үе. Үр хүүхдүүд хүзүнд зүгдээ. Аз жаргал миний. Одоо яаж яваад байна? Хэл булгаатай. Тэр хүмүүс болчихлоо шүү дээ тийм үү? Амар юм байна яана. Йоо, хайцлаа. Яг одоо энэ дөр хараалаа. Хүндрүүлж нэг зогсгоо бодож чинь те. Яана. Борооноор ер нь зүгээр байгаа газраад байх юм биш үү дээ. 5 хоног зүсрүүл 5 хоног. Хамаа. Хуушур гарах юм уу? Хуушур идэхгүй. Наадмын хуушур те. За сайхан наацгаж байна. Түрүүнд хамраасаа бороо амир ороод буцсаа. Ганц нэг шидсэн чинь нэг хоёрыг барьж тавилаа. Жижиг хайрсууд. Тэгжсэн чи бороо хасгаад ерөнхийдөө итгэхгүй болчихлоо. За. Эвгүүцгээс өмнө гээд ерөнхийдөө буцчлаа. Тэгээ сая архангаа орж одоо Ара фестивал дээр ирчээ сонирхох гээд байж гин. Сонирхох гэж явах уу? Сая ингээд тойрж үзлээ. Наадмын хуушур эндээс авч идчихэд наадам болж идөө те. Идчихэд ерөнхийдөө буцлаа. Тэгээд өгийн нуур орё гэж боцсон уг нь. Өгийн дээр нөгөө зайтай гоё сурхаанд үзт юм уу гэсэн чинь өнөөдөр жингөө ер нь зүсрэх юм байна энэ хавь. Өгийн нуур ч гэсэн ер нь зүсрээ бороотой байна. Гайхаад байж байна. Би ч одоо эхнэрийг найраад сууж байна. Юу вэ гэхээр шууд хүүхдүүд манд оронтод байгаа. Тэгээд шууд оронт руу давих гээд хүүхдүүдээ авангаа хэрлэн дээрээ соом сазаан суух уу яах вэ гэсэн бодол бол байна. Хайртай хэрэг найрч чадах нь харъя тий. Ямар ч тач одоо наадмын уушураар найраадахыг ямар ч гэртээ харьж жагаад ирч хүчээ харъя гинэ. Замаараа хотоор дайрж юмнуудаа зэгцэлчээ дахиад шууд цаашаа дорд руу гараа шидчих хүслэл надад их биш шүү. Тиймэрхүү байна та. Тэгээ ер нь бол хангаа нутгаар бол одоо дан зүсрээ бороотой битүү зүсэрч гинөө. Өнөөдөр ч ингээ орох юм байна. Тэгэхээр одоо үгүй дээр завиа тавьж чадахгүй, загсалж чадахгүй тийм болчих гээд байна л та. Тэгээд яахыг харцгаая тий. 2 weeks later. За үгээр donation time эхэлж байна. За ер нь бол donation болон gift баатнууд бол ирсээр байна. Мөн membership маань нэгцэн гэх мэт үйл явдлууд өрнөлөө. Мэдээж нөгөө gift баатныхаа нөгөө уртлын валютын тэмдэгтүүдийг бол би сайн ойлгохгүй хэвээрэл байгаа. Яг манайхан гоё комментээр бичиж байгаа байлээ. За ол юм нуршаад яг шууд donation time. За эхэлнэ. 2470 ламаа хайртай шүү гэсэн байна. Дамжууллаа 1111 сондорт үнэхээр их хайртай шүү. МК гэсэн байна. Дамжууллаа 1247 төгрөг 99 мөнгө. Амжилт бро байнга үздэг шүү. Шинхэн загасчин гэсэн байна. За баярлалаа. За тэгээд амжилт хүсье. 14141 төгрөг 41 мөнгө. Season 2 тесэн ядан хүлээж байна. Keep going bro. Агаас гэсэн байна. Баярлалаа. Тэгээд season 2-ын хувьд бол одоо энэ 7 хоногоос ер нь явлаа. Ер нь бэлтгэл ажил руу хангагдаж байна. Тэгээд одоо season 2-та явъя да. 60600 Sizzle Friends good luck. Хаалтан дотор хамт явж болох уу гэж G үсэг тавиад дууссан. Гүлгээний утга нь тэмдэгтэн дууссан. За энэ цааш юу гэсэн юм бол за ямар ч байсан хамт явж болох уу гэсэн байна. За тэгээд Sizzle Friends-ийн маань бол бангийн donation хийлээдэг, бангийн идэвхтэй үзэгчнэр байгаа. Би одоо энийг нэг юу юм болоо гэж бодод байгаа шүү. Загасчдын групп юм болоо. Friends гэсэн байх юм бодлоо тий гэж бодод байгаа ш. За тэгээд ер нь бол season 2 дээр би ингээд баруун аймагуудаар ингэж тойрж явна. Баруун аймагуудаар тойрж явахдаа би ингээд тодорхой мэдээлэлд оруулаад явна. Тэндээсээ магадгүй оршин суудаг хүмүүс, тэр хавьд байгаа хүмүүсээс тусламж гуйж магадгүй байгаа. Тэгэхээр боги битэрийг ингээд явж хахад огтлолцоод ингээд дайралтаад бас хамт загасчлах боломжтой байгаа шүү гэж хэлье. 5555 төгрөг 55 мөнгө. Эпизод
хоёр тал гээд байдаг эхэлдэггүй. Хаа мангасаас гэдэг. Манай мангас маань нөгөө season 2 гээл donation хийлгээ гэдэг. Тэгсэн чинь season эхлэхгүй байгаа. Тэгтээ одоо ингээд үгээр эхэлнэ. Тэгэхээр дараагийн дугаар бол шууд season 2-ын эпизод 1 гэж явах нь шүү манайха. За үүгээр donation-ууд маань цуглараад 85,125 төгрөг 95 мөнгө болсон байна. За баярлалаа. Бүгдэнд маш их баярлалаа. За тэгээд donation хийлгээдэг мэдээж бүх хүмүүстээ маш их баярлаж явдаг шүү. Ер нь тэгээд donation хийлгээдэггүй, share хийдэггүй, like дардаггүй, subscribe дарсан дараагүй бүх үздэг хүмүүстээ бол маш их баярлаж талархаж явдаг шүү. Дахин хэлье. За тэгээд одоо gift button уншъя. За gift button дээр ийм гарсан. Би нөгөө аккаунтыг уншаад ирсэн шүү дээ. Тэгсэн чинь айгүй олон нөгөө манайхан ч аккаунтаа мэдээж манайхан ч гэлтгүй ер нь хүмүүс маш янз бүрээр нээдэг учраас хэлэхэд хэл уурмаар юм байлаа. Тэгээд ерөнхийдөө бол та нар өөрсдөө ингээд дугаараад үзэж байгаа учраас тэнд ингээд gift button дарсан хүмүүсийн комментүүд бол шууд ил тодорхой харагдчихдаг учраас би аккаунтыг нь орхиод шууд гүйлгээний л гэх юм. Шууд комментийг уншчих. За ёо. За 800 yen. Nice bro шүү. Амжилт thanks гэсэн байна. Баярлалаа. За одоо ингэ ойлгохгүй марчсан. SEK SEK 65 цэг тэг 65 SEK юм бол энэ бичсэн байсан баха. Амжилт бро Шведээс гинэ. Энэ хүн маань болохоор жадам мөнх сайхан гэд хаягтай membership маань байгаа. Шинэ гишүүн маань. Шинэ гишүүн гэснээс нэрээ за нэгдүгээр жадам мөнх сайхандаа баярлалаа. Тэгээ хоёрдугаар шинэ гишүүн membership-ийн хувьд би одоо яхаа ер нь бол бас судлаа л байна. Тэгээд ямар ч байсан ийм ардаа ийм цэгэр дэмдэг гэдэг шиг тэмдэгтэй баажтай тэрэн дээр нь загсны замлынхаа логог оруулсан байгаа шүү. Одоогоор хоёр гишүүн маань хоёулаа ардаа загсны замлын логотой аккаунтууд байгаа шүү. За дараагийн удаад бол ерөөхдөө membership-үүдтэй яаж гоё нөхцлүүд бүрдүүлэх вэ гэдгээ бодоол яваад байна шүү. Гэхдээ ер нь бол нэг бүүм хийнэ. За баярлалаа жадам мөх сайхаа. За цааш нь $, гэдэг нь Австрали доллар гэж юм лөө. Тийм бах тий. $799 Австрали доллар хамгийн дуртай контент шүү гэсэн байна. Маш их баярлалаа. За цааш нь дахиад 10 Австрали доллар thanks гэсэн байна. За баярлалаа. За үүгээр ингээд gift button болон donation time маань өндөрлөж байна. Өргөжлүүлээд тухаар хавцъя та. За наадмын дугаар үргэлжилсээр байна. Тэгэхээр өнөөдөр чинь 7 сарын 15. Гэхдээ сая нэг 2 хоног амраад завээ туршиж чадаагүй учраас завээ турших гад хилэм нууран дээр ирсэн байна. Нөгөө карьер гэдэг нөгөө биогийн карьер гэдэг нэрлээд идэг зөндөө олон сонссон жижиг алгамтай мөнгөлөг цагаантай нуур гэсэн. Тэгэд ирчээд ийм зурвалсан юм газар байт юм байна. Одоо энэ дээр завээ ухсарна да. Нөгөө тамир дээр байхдаа майхнаа норгоцсон бүр мишок бишээ. Мишок нь гудс маань норцсон. Давхар энийг хатаах зорилготой дээрээс нь завээ тавьж хилэм нууран дээр засчилж үзье гэж бодоод ирчээд хийж шүү. Тэгээ нөгөө эхнэрийг найрж дорд явж чадаагүй. Тэгээ одоо энэ л явж ирсэн. Төгсгөлөө хийтэй тий. Тэгэхээр хэдүүлээ завээ тавиад үзье. Өртөө идэж замаар саажлах тий. Хүмүүр тур чадах мөрөөдөр асах ген. Өнгөрсөн хугацаанд бүх юм үрдийн мөнхөрсөн буудан борнолуудын өнгөрсөн хугацаанд түүхийн хүрдийн зүлүүсэн хугацаанд төрнөн бүгдийн гэрчүүлээсээ тайлцаг ирэн гэдгийг гэрчүүлээсээ гэрцах ирэн дэрхэн бүгдээсээ татсан хаалт таатан гэрчүүлээсээ магтдаг радаа өдөр хараад эцэн нэг хилэм нууран дээрээ түрүү эргээс нэг хэсэг шидлээ. Тэгээд нэлээд салхитай байсан байхгүй. Тэгээд жоохон хайгаад нар буугаад ирсэн чинь аюу гоё. Одоо 8 болж байна. Нар буугаад ирсэн чинь амар гоё тогтчих чинь. Тэгээд одоо нуурынхаа гүнд ороод ирсэн. Одоо жинхнээсээ загасчлаа. Та эрэг дээрээс бол цайрсан. Гэтэ энэ яаж босож загасчлах вэ? Босож загасчлах боломжгүй мэн те? Боломжгүй те. Сууж байгаа л загасчлаа дөө. За шидэд үзье хэвлээ. Яа гэтэ завин дээрээ загасчлах яар юу юм бэ? Гэтэ гоё чив шиг тогтун байхдаа бол нууран дээр гоё юм байна те. Амар гоё ингэ завин дээр яг усан дотор жоох айцтай. Тэгтээ нэх гоё тийм. Хүү амар үнсгий. Ус маань бол өөрөө ингэ доошоо бүр хөлгүй ногоон харагдаад байна тий. Энийг ингэхгүй бол хайлаа унгаачих үдээс хэлүүрээ. Одоо яг нөгөө юм нийлэхэд эрэг дээр байгаа цагчтаас хайлаа айгу даваа талд тавьчих байгаа байхгүй. Шууд нуурынхаа гүнд ороош.
дуртай газар руу очоод шидээл. Бөгийн дээр л алах юм шиг 6 ургаа да. Тэгсэн чи амар том 6 барингуудаа завьтайгаа чирэгдэн явчихсан яг. Нэр том 6 мургаа бол эвгүй бах те. Энэ завийг ч тэр гоцод л авах бах та те. Сандраад нөгөө сандруу үн чинь нэг тийшээ өсрээд те. Баларна те. За би босоод нэг шидэж үзье. Үгүй юу. За манай зураглаач айж байна. За ингээ манай зураглаач бас жоохон аимхай зураглаач. Яжаад хантаац нөгөө нэг 90 кг-ийн хантаац өөрөө 100 кг-тай. Тэгээд сая бааха айцсан. Тэгээд флайер нуурын гүнд шидэж болдог үгүйг мэдэхгүй болохоор шууд өгөө дээр байсан шиг спиннингээр халбах шидэж байна. Тэгээд энд маань дандаа жижиг алган тэгээд юу байдаг гэж вэ? Мөнгөлөг цагаан хоёр байгаа гэсэн үү? Алган чинь 10 хэдэн сантиметр. Хавцаал жоохон зааснуудтай гинэ. Тэгээд сая энд байсан хөршүүдээс бас юм ирсэн, мессеж ирсэн юу гэсэн бэ гэсэн чинь юу байдаг гин бас сазан сом метр бол байдаг гэсэн. Тэгтээ сазан бол хараагүй л гэж. За хаялаа нэг шидчихэд жоохон байрлалаа шалах уу. Одоо юуны тул завтай байлаа. Дурын газар очиж хаялаа зарсчлаа штэ. Давалгаалал эвгүй байна шүү те. За бивт боломжтой байх юм шүү. Бороо давалгаагаа их харах. Өдрийнхөө цаг агаарыг аягуулсаа хараад давалгаандаа том нууран дээр туугдаа явуучвал тэгээд нөгөө үнчин ганц гэдэг шиг юм болно штэ. Юу лээ? Надад дүр тавьчих. За бид хоёр жоохон сэлүүрдээ байрлалаа солиодох юм. Жоохон унтраагах юм. Өрдөө идэж замаар саалах дээ. Хүмүүр төрч чадах мөрөөдөр асахын. Өнгөрсөн хугацаанд бүх юм үрдийн мөнхөрсөн буудан борнол. Энэ ингээд гүйхэн байна. За энэ хавьд нэг жоохон гүйхэн замхтай юм шиг байна. Одоо энд ингээд замх харагдаад байна. Үсээ харагдчихсан байхгүй болсон. Бид хоёр ингээд айжм холдоод байгаа юм тий. За шидэд үзье. Ганц алганч болтгоо барихгүй бол завьтай загасчдын давуу талаа алдах нь шүү дээ. Филм нуур маань амар сонтой байна. Түрүү ногоон, сайвар цэнхэр өнгийн соннууд нэлтчихсэн тий. Тэгээ сон байгаа газар шумуул ялаа бага байдаггүй шахав. Тэгэхээр сон маань өөрөө шумуул ялааны ирлэг юм шиг байна. Нар буутал одоо дахиад 30 минутын зай байна. Тэгээд 30 минут загасчлаа. Жохон суугаараа байх л жохон тийм хүн. Эвгүй юм. Суугаараа каст хийж сурж иж нууран дээр шийдвүүлэх хайтайхан байж магадгүй. Зогсох гэхлээр чи намайг зогсохгүй гэдэг. Үгүй. Замаг тэгэлжлээ. Усны энэ хантаз амар хөлрөгдөм байна. Тэгээ хантазын хувьд нэрээ ийм дэртэй хантаз айгу сайн шүү гэж зөвлөсөн удалдааны зөвлөх нь. За тэр хувьд нэг өсрээд байх шиг санагдал нь битээр нэг түрүүн зогссон газраас нэг 200 м орчим сэлүүрдэд төрөөд ирлээ. Замаа үнэхээр тансаг юм байна. Явдал ямар гоё хөнгөө. Сая энэгээр нэг загас өсрээд байгаа шиг харагдав. Тэнд ингээл одоо долгио өсөд байгаа. Тэр одоо чи зүгээр нүдээр хартаа тэнд долгио өсөж байгаа сарж байна уу? Тэнд нь шид идэлт. За саяныхыг уучлаарай. За жоохон фейлтчлээ. Тэнд бол байна да. Нууранд яадаг гэлээ. Жоохон хүлээдэг гэлээ живүүлэх гэж. Нөө суугаараа шийдэх. Суугаараа каст гэх юм уу? Шийдэх айгүй эвгүй юм байна. Босоо зогсож ирэхлээр манай найз босохгүй байна. Яах юм бэ гэдэг. Одоо яг тэр үсрэс газар боссон шүү. Тэр яг энэ долгионы цаан жижиг долгион байна. За энэ одоо л загас барих магадлал тун өндөрч чинь гэсэн шүү. Чи над руу харуулж гинөө чи. Өндөрснөө чамаас өрхөн алга. За. Камерынхаа өчрөө жоохон олохгүй нүггүй юу? Загас байвал байхаа л тэр хатад энд үсрээд байгаа байхгүй. Долгион үсрээд байгаа. Амар гүнзгийш тарта энэ доор ирсэн мөртлөө татангууд бараг 2 м-ийн дараа гарч ирж тий. Яг л тэнд долгио үсээд байгаа газар унгаж таав. Жохон живүүлээ. Хүй. Үсэрч ин тий. Үсэрч. Яг хажууд. Яг хажууд үсэрлээ тий. Ялаа буугаад эхэлж байгаа оройн цаг гэж үзв. Хүй. Татчих. Эй, зүг газар ирсэн байх шүү. Сая татсан. Тэгтээ алдцаа. Байн тий. Одоо өгөөшөө зөв ер нь сонгочих юм бол ер нь загас барих гэдэг шүү. Түрүүн тэрлүү шиж үзэх үү. Энэ хэвчээс биз дээ. За жоохон живүүлээ. Нуурн жоохон гэж живүүлж татдаг гэсэн. Тэнд дахиад өсөж битүү байна та энэ чинь. Одоо яг ялаа ингээ усан дээр унаад байгаа юм тий.
Тэгж ойлгож болох уу? Энэ хоног шумуулсан. Тийм ээ нөө. Нөө шумуулрахул тэгээ шумуул биш ээ. Зөндөө өсөрч байна. Тэр ёо бүр тэн зогсоо зайг өсрээд ах юм. Хайла тийшээ жоохон сэлгүрдээ. Тхүү. Арай гүйх юм бол нэг замаг харагдаад ах юм. Замагтай арай гүйхэн л байна. Тийм тий. Мэлхий зэлхий үсрэн гэж байх уу? Яг та. Амсан даа. Хоцорт оролдож байна. Орцоо. Хөнгөн баг шүүх. Амар оролдож байна. Амар оролдож байна шүү. Сая би нөгөө нэг бас ядж байгаад уурныхаа нэгдүгээр энийг авчиж өгөө. Ультралайт уурныхаа нэгдүгээр үеийг хугалцсан шүү. Боги, sorry, боги. За бит хоёр төрөний замагтай газар чи тэрлөө нэг харуул та. Эргүүлээд эргэрөө. Энэ нэг 0 замаг байсан гүйхийн юм байна. Тэгсэн чинь мэлхийний оронд төрөөд ирсэн юм шиг байна. Амар өсрээд гордоод ирсэн чинь мэлхий болж таарлаа. Гэтэ тэр ард гүнзгээд нэг пүл гэж үсэрсэн шүү дээ. Тэрийг бол мэлхий гэж бодохгүй байна. Одоо ингээд цэнхэрдээд ногоороод ингээд амар гүнзгий болчихж байгаа шүү дээ. Доошоо та камертаа ч харуулж чадахгүй. Тэнд бол бүр битүү үсэрч байгаа гэхэлэр орой нөгөө мэлхий маань шавж идээд байна тийм үү? Ялаага захстай л гэсэн та. Энэ бараг юу вэ штэ? Энэ чинь юу вэ штэ өнгө нь? Алгана вэ штэ? Жижиг алгана. Энэ штэ түц энэ бараг батны та. Тэгэхээр загас байх юм бол юу амар халууцуулт юм бэ те? Амар хөлөрж байна. Яг нөгөө усны юугаа өмссөн юм шиг аюу хөлөрд юм биш үү? Тэгтээ одоо аим чухал үсттэй хөлс биш. Тэгэхээр хөлрөх хамаагүй гэж байна шүү дээ. Үнэ ингэнэ. Оо энэ одоо. Нууран дээр завтай загаслахыг зөвшөөрдөг гэж байгаа шүү дээ Монгол улсад. Тэгэхээр манайхаа завтай загаслал гоё гэж магадгүй байна. Нуурын загаслал бас жоохон өөр мэдрэмж өгч байна. Би одоогор жишээ нь эрэг дээрээс нэг татуулсан. Тэрнээс бусдаар бол завтайгаа гараад ерөөсөө татаж үтсэн ч үү. Тэ. Төрөн хөрш маань бол 1-2 алганд барьсан зургтай байсан. Чигийн ууланаар барьсан гэсэн. Загсуу чухам мэлхий юу сайн мэдх юм алгаа. Амар гүнзгий юм байна. Харта явал. Харта. Тэр энд дийш татуулж үзэхүү. 100 байна да яг энэ доороо. Тэ? Одоо тулцсан. За одоо чаах дээшгээ татчих. Тэгээд урдаа. Гүнээс нь дээшээ гэсэн үг шүү дээ. Оо зүгээр тулаад ёо. Гордох гэж. Оо энийг хийж үзэх үү? Энэ ихтэй үзэсгэлэнтэй байгаа үстэй. Энийг хийж үзэх. За 100% яади. Гэтэ яади бэ? Тэртээ дэргүү цайрж байгаа гэж одоо нөгөө алдах хэрэггүй гэдгийг байхгүй шүү дээ. Хамаахгүй. Энэ яаж явдгийг харъя. Харж байна уу тэр доор? Маягийн явдаг юм шүү дээ. Хар та. Тэр. Нэг гоё явдаг юм шүү. Яар гоё харагдтiin бэ. Бараг загас өргөш өгөөшөө цугаацчих юм шүү. Ямар өгөөш хэрэгэлт юм бэ? Манайхаа хилэн нууран дээр загасчихсэн хүмүүс үл. Тэнд бол 2 загасч юм байна. Тэнд хажуудлын өршүүд маань бас шидэж байна. Урд эргээрээ л нэг шиддэг юм байна. Хайлаа сүүлийн удаа тэр эрэг дээрээ тулаад тэр хавьдаа очиж шидэж үтгүү. Тэнд нь хүмүүс байхгүй юм чинь. Тэхүү. Одоо гомдлын мөр юу үгүй вэ? Чи энэ ажилгүй зурлаач авчихсан чинь. Үгүй гэж авч ийн өөдөөсөөс. За ер нь ингээд дуусгая дөө таалагдлаа. Тэр манайхан бас ер нь нуур муран завтай бас шидэд үзхийг зөвлөе. Гэхдээ мэдээж хамгийн гол нэгдүгээр аюулгүй байдал тийм үү? Хамгаалтын байдлаа аягүй сайн хангах хэрэгтэй. Цаг агаараа аягүй сайн бодож нуур руу орохоор юм байна. Давлгаа ихтэй бол одоо энэ маань яг хиймэл нуур байна. Бүгийн нуур ч юм уу том нууруудад
давлгаандаа туугдаа тэгэл далайн чанд руу алга болвол бас эвгүй шүү те. Тийм болохоор болгоомжтой бас загслаарай нуурн. За ингээд загсчны замнал наадмын дугаар үүгээр хөндөрлөж байна. За тэгээд та бүхэндээ наадмын өдрүүдээр хаагур явахдаа яаж загсчилсан талаараа үзүүллээ. За тэгэхээр эхлээд 11-нд тамирын гол гарсан урд тамир руу очисон. Тэгээд тэнд 3 өдөр 2 шөнө болохдоо гурвууланд нь загас барьсан. Янзын байсан шүү. Өгий дээр тэгээд үргэлжлүүлээд 2 хоног байсан боловч яг 13-ны үүрээр эхлээд бороо орсон. Бараа аймагуудаар тасралтгүй бороо орсон учраас шууд гэртээ харьцсан. Тэгээд яаж завтайгаа загслах вэ гэж бодож байгаад биокомбинатын хилэм нуур буюу биогийн карьер дээр ирж завиа угсарч шидэж үзлээ. Нуурын загасчлалыг бол одоохондоо би бас ойлгох болоогүй юм байна. Энэ бас их туршлага хэрэгтэй загасчлал юм байна гэж ойлголоо. Ингээд наадмын дугаар үүгээр өндөрлж байна. Та бүхэн сайхан наадсанд тунчиг итгэлтэй байна. Бүх гоё байлаа, морь хурдтай байлаа, сум мэргэн байлаа. Хотол олноороо сайхан наадсан бизээ. За ингээд хамтран ажиллагч Савор хуурай хамтлагчны Савор брэнд 2006 оноос өдний хүртэл Монгол улсынхаа нийт хэрэглэгчдийг хуурай хамтлагчаар хангаж буй Савор брэндийг та бүхэн сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. 2 дугаарт Holly. За тэгээд саяны наадмын дугаарын туршид манай Holly брэндийн хоолуудаа авч явсан. Үнэхээр нөгөө цаг хэмнсэн амар байдаг шүү. Аянд гарах болон загашлах ер нь ингээд жишээ нь ингээд зүгээр зам зуур хоол иддэг штэ бид нар чи хоолнгэр ороод те тэн тэгэл бас захиалгын ингээд хүлээдэг тэгхгүйгээр шууд хооллыгоо шууд 20 минутын дотор болгоод идэх жишээ нь цаг хэмнэж жишээ нэ гэдэг ч юм уу. Хооллыг та нар гүн хөлдөөсөн бүтээгдэхүүн, хооллын бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд үзээрэй гэж хэлмээр байна. Одоогоор 5 төрөл байгаа. Одоо шинэ үйлдвэрийн ашиглалтанд орсон тун удахгүй наадмын дараанаас гэсэн баха дахиад 4 төрлийн бүтээгдэхүүн нэмж байгаа гэсэн. Ингээд нийтдээ 9 төрлийн гүн хөлдөөсөн хооллын бүтээгдэхүүнүүд гаргаж байгаа. Holly брэнд ивент итгэгчээр орсон байна. За ингээд Holly брэндтэй баярлалаа. За ингээд мөн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Наадамчин олондоо маш их баярлалаа. Лайк, шеэр, сабскрайб баян дарж байгаарай. За тэгээд мэдээж донешн хийлгээдэг болон gift button дардаг. Мөн membership-ээр элсэж байгаа гишүүдтэй бас их баярлалаа. Тэгээд үзэж сонирхсан та бүхэндээ маш их баярлалаа. Бууз байлаа загасчны замнал хилэм нууран дээрээс өндөрлж байна. Цайрсан. Цайрсан. За яах. Why I got you